Анх 1978 оны 5 дугаар сард Эрдэнэт хивсний комбинат гэсэн нэртэйгээр тулгын чулуугаан тавьж байсан Эрдэнэт хивс хязгаарлагдмал хариуцлагатай компани түүхэн хөгжлийн 33 гаруй жилийн хугацаанд 23.3 сая метр квадрат хивс үйлдвэрлэж 46.3% гадаад зах зээлд бодлон борлуулж орчин үеийн техник технологийн шинжилгээг нэвтрүүлсэн Монгол улсын тэргүүлэгч үйлдвэр болоод байна. Нийт 1200 гаруй хүнийг ажлын байраар хангадаг Эрдэнэт хивс компани нь улсын болон орон нутгийн төсөвт жилдээ 5.6 орчим тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг төвлөрүүлдэг. 2002-оос 2015 оны хооронд 60 орчим олон улсын үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээр оролцож, гадаадын 40 гаруй орны 320 орчим компанитай холбоодортон гадаад зах зээлэн өргөжүүлэн хөгжүүлж байна. Тус компани Монгол хоньны носон хивсэн Япон, Герман, Португал, Австрали, Испани, Итали, Йордан, Катар, Казахстан, Оросын холбооны улс, Хятад, Швед зэрэг гадаадын 20 орчим оронд экспортлж байна. Эрдэнэт хивс компани дэлхийн тэргүүлэх технологиг нэвтрүүлж, олон улсын чанарын удирдлагын стандарт ISO 9001-2009, экологийн цэвэр бүтээгдэхүүний батламж Ecotex 100 зэрэг гэрчлэгээ авч, дэлхийд алдартай Wool Mark, Wool Blend брааны тэмдэгтүүдийг эзэмшснээр Монгол улсын шилдэг экспортлогч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага, үндэсний шилдэг үйлдвэрлэгч, найдвартай татвар төлөгч, шилдэг менежменттэй байгууллага, топ 10 аж ахуйн нэгж байгууллага номинацуудад тогтмол шалгаран үндэсний хэмжээний шилдэг компани, шилдэг брэнд болохоо батлан харуулсаар байна. Манай үйлдвэр 2012 онд Италийн Местан фирмийн лабораторийн тоног төхөөрөмжөөр өөрийн үйлдвэрийн төв лабораторио бүрэн тонголсон байгаа. Ингэсний ачаар бид нар өөрийн үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа түүхийн эдээс ахуулаад эцсийн бэлэн бүтээгдэхүүнийг дуустал технологийн бүх дамжлагуудынхаа чанарын яналтыг бүрэн хийж чадах болсон гэсэн үг ээ. За ингээд та бүхэнд би носон хивсний туршилтыг үзүүлээ. За энэ цайвар өнгөтэй буюу манай үйлдвэрийн нэгсэн дан байгалийн өнгөтэй цэвэр носон хивс байгаа. Энэ болохоор полипропилен буюу манай захууд дээр хятад улсаас орж ир зарагддаг синтетик хивсний үйлс байгаа. За ингээд шатлалтын байдлыг та бүхэнд харуулъя. За энэ синтетик хивс маань ерөнхийдөө полипропилен өөрөө шатлалтыг өөрөө өдөөдөг, цаашаа шатдаг, хайлдаг, хар утаа тортог гаргадаг, хортой хий ялгаруулдаг гэсэн үг. За энэ носон хивс та. За дүүл авалцахгүй, цаашаа өдөөгдөхгүй, өөрөө энэ галыг өдөөдөггүй байх нэ. За энэ полипропилен хивс маань шатаад ингээд дөлн авалцаад хайлаад урсаад носон хивс болохоор шатаж байгаа боловч цаашаа гал өдөөгдөхгүй ийм давуу талтай